Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвэртэй подкаст. Өвгөн жамблын яриа. 9 дугаар хэсэг. Дархан барай ширгүн. Богд туулгалын хөвөөний доод сүмд цагаан сүм. Дэлгэр мөргөл тавьж байхад Цэцэн хаан аймгийн Дархан бэйлийн хушууны нэгэн мөргөлчин ирээд манцуутай хүүхдийг богдын наваан цэрэн хаалгачд өгчээ. Түүний нэр Сосор Барам гэдэг байв. Сосор Бармын номын нэрийг Барай шир гэдэг юм. Сосор Барам том болоод лам болж дашчоомбол датсан болон бадмаа ёгоод хурж байлаа. Лаваар бурхан цутгадаг албаны хүн боллоо. Хүрээний цамын цагаан өвгөн тоглож байлаа. Тэгж байтал бадмаа ёгийн дуган хуучирсан тул шинтгэх боллоо. Дуган хөдөлгөх нэг хүн бурхан хөдөлгөх нэг хүний нас жилийг зурхаачаас асууж тохируулав. Морин жилтэй хүнээр бурхан болон дуганыг хөдөлгүүл гэж хэлв. Тэр бид хоёр морин жилтэй тул тохирч бурхан дуган хоёрыг хөдөлгөх болов. Тэр дуганыг хөдөлгөх болж дуганы баруун урд талаас нь буулгав. Ингэхдээ тэр их айж сандарч байх шиг байсан. 10 хэд хоноод бас галзуурав. Тэр удалгүй бүр мөсөн зүгээр болсон. Тэр Сосор Барам бид хоёр нас чадсуу сайн танил болов. Хожим нь автономит засгийн анхны 4-р 5-р оны үе төрүүчийн Дархан бэйл үхэд шууд ноён болоход хөнгөө учраас Сретер туслагчийн хүү Хайдав чойжонгоор орж ноён болоход бэлэн болоод бараг жинсээ зүүх гэж байх үед дотоод яамны сайд цэрэн чимэд даалам хэлжээ. Ёста угсааг хөөж ноён болгоно сайн угсаагаа тодруулж ир гэж тушаав. Тэгээд Борайд гэдэг наваан цэрэнд өргүүлсэн Шүтээний аймгийн Сосор Барам гэдэг ламбуй гэж тэр хушуунаас айлтгсан юм. Тэгээ тэр хушуунаас нь хүн ирж Сосор Бармын удам угсааг шалгаж үзэхэд баруун мөрийн хүн болов. Тав тавьж хиймэл гизэг хийгээд богдод мөргөхөөр гарахад тэр уйлж байлаа. Тэр хар болсондоо гунж уйлсан болов. Богдод мөргөөд ноён болж Барай шир гүн гэдэг болов. Ноёдын тамгыг шинтгэх болоход Барай шир гүн дааж өөрийн шавийн багш дугарж авыг аваачиж тамга цуглуулав. Дотоод яамны хашаанд 3 гэр бариулаад сууж байсан юм. Манжийн хаанаас олгосон тамгыг хурааж аваад Монгол тамга олгоход тамга бүрийг тэр Сосор Барам удирдах судгуулсан болно. Дараа нь богдын алтан тамгыг бас дугарж ав Сосор Барам хоёр цутгаж хийсэн болно. Алтан тамгын үсгийг цутгахад олигтой гарч өгөхгүй байна гэж надад хэллээ. Дашчоомбол дацанд 50 цаас, орос цаас нэг хадагтаа өргөж богд ламын цамбал хөндөв гэдэг номыг уншуулж байсан. Тэгээ цутгаж сайхан боллоо гэж байлаа. Ажлыг дуусснаас хойш хийх ажилгүй хүрээн сууж байв. Мөн ганц нэг гаминч үзэгдэх болж ирэхэд хүрээний ноёд хөдөө гарах болов. Барай шир гүнж нутагтаа очиж өвөлжин гэж богдод 2 удаа чөлөө айлтгсанд чөлөө өгсөнгүй. Дахин 3 дахь удаага айлдахад за галуу дуурайж хэрэг хөлөө хөлдөө гэдэг шиг чи Цэцэн хаан наваан цэрэнг дуурайж байна уу да? Яах вэ? Чөлөө өгье гэсэн. Тэгээд хөдөө гарахаар хөсөх хөдөлтөй явж 2-3 хоногийн дараа замдаа ханаа төрч өвдөөд нутагтаа хүрч чадалгүй. Нас барсан да хөргий. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Божиг пунцэг нарыг шийтгсэн нь. Богд хаан ширээн цууснаас хойш 2-3 жилийн дараа Цэцэн тойны аймагт Бужиг гэдэг арх хуутаг сан гайлан байлаа. Тэр согтуугаар хамб чойжин ламын доцсонд чойжин лам түүнд 10 төгрөг гаргаж өгжээ. Уг нь чойжин ламын шав юм л да. Тэр чи яасан их баян хүн бай? Чи богдын дүү шүү дээ. Халахынхан богдыг залсан болохоос биш чамайг залаагүй.
Чи яасан их баян хүн болов? Гэж агсан тавьж баахан загнаж байгаа тэндээс гарч шүүх яамны голомтыг өшгөлсөн юм байжээ. Тэндээс баригдаа цаазаар авахулахаар шийтгэх болжээ. Цаазаар чухам хэрхэн авах тухай богд хаанд айлтгсанд богдоос Бизягийн цорж лувсан дондвоос ямар янзаар гүйцэтгэх вэ гэж асуулгасанд ямар янзаар цаазлахыг би яаж мэдхөв? Шашинтай газрын хаан тул авдын шангад харуулж буудвал болох болов гэж бодож байна гэжээ. Түүнийг богд ёсоор болгож гарын үсэг зурчээ. Мөн нэг баян гавж Шанзвын яамд орж хүнээс их мөнгөн өр авна гэж мэдүүлсэнд Шанзвын яамнаас бунцэг гэдэг хяа гаргаж өгч тэр мөнгийг бушуу гаргаж өг гэж явуулжээ. Тэр хүн уг өөрийг түргэн гаргуулахын тулд хааны зарлиг гэж худал хэлсэн учраас хааны нэрийг барьсан хэрэгт цаазаар авахулав. Туулай нэвэртэй. Хятад хар цэрэг Монголд довтолсон нь. Богд хаан ширээнд суугаад 3 жил болж байхад хар цэрэг Монголд довтолсон юм. Их хүрээний Зоогоо аймгийн хашаанд дэрэгдийн хангал хурж богд тэнд тусгай тогтон барай заларч байв. Энэ бол өвлийн дунд сарын 26-наас 27-ны орчим болно. Богд олон лам нартай сууж хуралд хурах буюу арх ууж байсан юм. Би тэр үед богдын хаалгач болоод Зоогоо аймгийн хашаан дээр хоногт хоноод байж байлаа. Хоногт хононо гэдэг нь жижүүр хийнэ гэсэн үг. Хаалган дээр намайг зогсож байтал шүн дундын алдад 2 морьтой хүн яваад ирлээ. Хаалга тогшив. Би хэн бэ гэд очисон чинь би байна гэд. Би гэж хэн бэ гэхэд ерөнхий сайд цэрэнд орж байна. Богд хаанд айлтгалтаа яваа гэлээ. Тэгэхлээр би хойш очиж богдын тогдмын гаднаас ханаж чимээ өгөв. Ихээ харанхуй шүн байсан юм. Тэгтэл богдын дэрэгдийн хүн гараад ирлээ. Ерөнхий сайд цэрэнд орж бараалхъя гэж байна гэж би хэлв. Тэр хүн ороод гарч ирэхдээ орвол гэж хэлв. Ерөнхий сайдад би хаалга онгойлгож өгөв. Цэрэнд орж морио гадаа хүнд бариулаад өөрөө шар хүрэмтэй орж ирэв. Хаанд бараалхдаг төшмөд ноёд шар хүрэмтэй явдаг байсан юм. Би ерөнхий сайдыг дагуулаад тогдмын үүдэнд очиж ханав. Нэг хүн гарч ирээд богдод айлтгаж оруул гэв. Цэрэнд орж оров. Би буцхын хооронд цаваагүй хэрэгт дурлаж гэрийн гадаа зүүн хой талд нь очиж чагнаж байлаа. Тэгсэн чинь улс их ярьж хөөрч байсан. Цэрэнд оржийг орсноос хойш чив чимээгүй боллоо. Би амьсгаагаа дараа чагнаж байтал цэрэнд орж богдод мөргөж байгаа бололтой. За, ерөнхий сайд цэрэнд орж сайн уу гэж дуурав. Сайн л гэж байгаа бололтой. Ойлгохтой дуулдахгүй юм. Тэнд чив чимээгүй байна. За, ерөнхий сайд цэрэнд орж юу гэж ирсэн бэ гэж богд асууж байна. Тэгсэнд нь цэрэнд орж манжихаас манайхан довтолгоогоор бичээг ирлээ. За, юу гэж ирэвэ? Наадхайгаа унш гэж байна. Юу гэж уншсан мэ гэхгүй. Цэрэнд орж амаар хэлв. Манай Монголд нэг хүнд 1000 цэрэг гаргаж хятад цэрэг ирж явна. Үгүй бол цэрэгэ гаргаж ир байлдий. Үгүй бол бууж өг гэж тулгсан бичиг иржээ. Үүний хариуд юу гэж хэл өгөх вэ? Үүнийг айлтгая гэж хүссэн билээ гэж байна. Ноёд цуглаж хэлэлцвөө гэж богд айлтж байна. Гол дээр сайн хааны тэнд хурлын өндөр байшин байсан юм. Тэнд ноёд хуралддаг байлаа. Цугларсан. Тэгээд юу гэж арив? Бид тогтвортой юм ярьсангүй. Хаанд айлтгая гэж наашаа гарав гэж цэрэнд орж хэлв. Тэгээд юу гэж хариу өгөв дөө гэж богд цэрэнд оржоос асууж байна. За та богд минь тийм хариу өгье гэх шийдвэргүй байна да гэж айлтгав. Шийдэж ядаад байх юу байх вэ? Хариу бичгийг өг гэж богд айлтж байна. Заал гэж байна. Манайх цэрэгэ гаргаж дайтнаа.
Тэднийх манад нэг хүнд 1000 хүн оноосон биз дээ. За тийм ээ гэж цэрэнд орж хэлж байна. Яах вэ? Үс олонч нэг хутгаар авдаг юм. Манайх тэр адил гэж бичээд хариу өг гэж айлдав. Ерөнхий сай цэрэнд оржоо ер нь тийм биз дээ. Үс нь олонч бол нэг тонгоргоор авдаг шүү дээ. За тийм ээ. Тэр адил гэж хариу өг. Ерөнхий сай цэрэнд оржоо. Би чамд хуучин үг юм уу? Үлгэр юм уу? Нэг юм яри. Заал гэж байна. Гөлөглөж үзээгүй гөлгөн гिचий байна шүү дээ. Тэр одоо эдэр юусын хүүтэн эхлээд байхад яах вэ? Хуучин гөлгөсөн гिचий бол нөмөр сарвч газар олохыг бодноо доо. Гөлөглөөгүй гिचий хүүтэнд гудамжинд явж байгаад гөлгөлвөл тэр гөлөг амьд гарах уу? Цэрэнд оржоо гэв. За богд минь яаж тэсвэлээ? Үхэлгүй яах вэ? Гэж цэрэнд орж хэлж байх юм. Муу сайн хар хятад тэр шиг л үхэндээ гэж богд айлдж байна. Цэрэнд орж за тэгнэ гэж байх юм. За тэгээд бичиг хийгээд явуулчих та. Чи буц та. Гэхдээ зэрэг би хол алхаж гүүгээд хаалган дээр очоо зогсож байв. Цэрэнд орж морой унаад яваад өгөв. Тэгээ чив чимээгүй байтал өвлийн сүүл сарын 20-доос урдаас хар цэрэг хязгаар тулж ирж явна гэж дуулдаад байх боллоо. Нэг өдөр би морой услаад явж байтал дүнжин гарвын хүрд хориод хөх майхан шаасан байх юм. Хүн ганц 2 орж гарч байгаа харагдах юм. Гадна нь дөрвөлжин цагаан хайрцагтай юм байна. Түүний дэргэд тэмээ уяатай байв. Түүнийг би яоты юм уу гэж бодож байлаа. Өвлийн сүүл сарын 29 хүрээ 30 аймаг 10 датсан богдын зарилгаар чадраа балын дордог гэдгийг нэг дуугаар хураад өдрийн морин цагт ураг шанзаалав. Богд тэнд морьтой заларсан билээ. 200 гаруй цэрэг мордож гарч байна. Цэрэг даасан лам нь шарын даяанч лам хамт мордов. Жанжин нь Хатанбаатар Максарж ав байв. Цэргүүд дээд сүмдэр богдод мөргөөд сор дээр ирээд сүүлийн сор хаягтай зэрэг нэг буудахтай уухай хийгээд богд уулын баруун суугаар мордоод явв. Цэрэг явчихлаа. Сор тасарчихлаа. Монголын цагаан сар боллоо. Тэр Монгол цэрэг нь ганц өхөр буутай юм гинвэлээ. Цагаан сарын 10-даар манай Монгол цэрэг хятад цэрэгт ийг төрөгдөж байна гин. Үхэх нь гайгүй юм бах гэж дуулдах боллоо. Тэгж байтал Монгол цэрэг дийлж байна гэж хэлэлцэх боллоо. Хатанбаатар ван ганц өхөр бууга шившиж бууцсанд түүний сум хятад цэргийн их бууны амаар орж дэлбэлээд олон хятад цэргийг хядаж тэр дийлдэж зүхтаагаад Монгол цэрэг хойноос нь хөөж хөх хот гэдгийг орсон юм гэдэг. Хятад цэргүүд ингэж тэгж дарагдлаа гэж Хатанбаатар вангаас богдод бичиг ирүүлсэн юм гинвэлээ. Богд эндээс бичиг явуулж үхэр бууг жанжин буу гэж цол өгөөд Хатанбаатар гүнд ван цол өгөөд одоо бууж ир гэж зарлиг буужээ. Хаврын дунд царын 20-доор Хатанбаатар ван цэргийн хамт үхэр буутайгаа даасан ламтайгаа дээд сүмдээр ирж богдод мөргөж байхыг би үзсэн юм. Цэргүүд нь их цогж авахлантай явж байсан. Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан. Хатанбаатар олон цэргүүд цөм хадаг барьж буундаа мөргсөн юм гэдэг. Хатанбаатартай би танил байлаа. Түүнээс асуухад хэлж байна. Хятадын хүний олно нь айхтар буутаханч буудадгийм. Хүүтэнд яаж чаддаггүй юм шүү. Гэсэн ч олон хүн гэдэг айхтар юм. Нөмөрч ирээд бүсэлж авах гээд байдаг. Хичнээн унагсан ч тоон хорогддаггүй юм. Хамгийн сүүлд сандрах үед ганц өхөр буу маань аварлаа шүү дээ гэж ярьж байсан юм. Туулай нэвэртэй. Ноёдод хөгжим сонирхуулсан нь.
Богд хаан сууснаас хойш 8-9 жилийн орчим зуны дунд сарын сүүлээр хөгжмийн 50 цэрэг мүзээ байсан сүмд богд өдөр бүр бараалхах болж тэнд хөгжим үлээж хоол ундайддаг байжээ. Ингэж 10 хэд хонсны дараа нэг өдөр шадар цэргийн хашааны хойд талд асар шаалгаад ширээ сандал бэлтгэн олон яамны сайдууд цэргийн сургууль үз гэж заарлжээ. Олон ноёд шар хүрэмтэй дагалд албаны хүмүүсийн хамт ирэв. Тэр асарт богд ноёд бөгөөд сууцгаав. Тэнд идэ цай таймх бэлтгэж шадар цэрэг гоёлынхоо хувцсыг өмсөж цэргүүд хөл гарын сургууль хийж үзүүлв. Ноёд баяд ихээ инээлдэн шуугж тамхи татаж сууцгаав. Хөгжмийн 50 цэрэг оройхон хөгжимдөж эхлэв. Янз бүрийн сайхан дуу дарж байхад богд ноёд их хөөрөлдөж инээж байв. Хөгжимцний хамгийн сүүлд нь 8 төмөн лангаар төрөө худалддаг 8 яамны сайдгуй нар гэж дуу аялаад дуулж гарав. Ноёд дээш доош харалцсан царай зүс нь хачин болж байна. Тэр үед олон янз шог муухай үгээр тэгж цэргүүд дуулж байсан юм. Богд сони юм гэж алга ташааж инээж байв. Тэгээд энэ явдалд харав. Тэнд цугласан ноёд тарахта яриа хөрөөчгүй явсан гэдэг. Тэр намраас эхлэн хятадаас гамин цэрэг цовж ирсэн юм да. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоод ораарай. Ингэснээр та Тулаан нэвртэйгээ дэмжиж буй юм. Танд таны гэр бүлд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.